Сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ англи улс болсон үнэхээр харамсалтай эмгэнэлтэй эерэг явдлын тухай ярьж өгье. 2023 оны 20 дугаар сарын 11-ний өдөр Английн Warrington хотод байдаг Colchis Linear гэж нэрлэдэг нэг парк байдаг юм байна. Тэр өдөр нэг эмэгтэй айж сандарсан дуугаар цагдаа залгаад нэг хүн паркт тусаалдсан ухаангүй өвтөж байна. Бас хэрэг үйлцэн байж магадгүй хүн зүхтэж байхыг харлаа гэж хэлсэн юм. Цагдаа нар тэр даруйд очисон. Тэнд очиод үзэхэд үнэхээр их хэмжээний тусаалдсан ухаангүй эмэгтэй газар дээр хэвтэж байсан тул яаралтай амь насыг нь аврах гэж оролджээ. Харамсалтай нь аль хэдийнэ хэтэрхий их тусаалдчихсан байсан болохоор тэр эмэгтэй газар дээрээ нас барсан юм. Хожимын шалгахад тэр охин ердөө 16 настай Бриана Жай гэдэг хүүхэд байсан. Брианаг нийтдээ 28 удаа хутгалсан байсан гэдгийг шинжээч тогтоожээ. Энэ хэрэг англи даяар хэвлэл мэдээлэлд маш ихээр шуугиан тарьсан. Учир нь ийм жаахан охин тэр тусмаа хүмүүс ихтэй олон нийтийн парк дотор амралтын өдрийн цагаар ингэж хэрцгийгээр амиа алдсан нь үнэхээр хэн хүний санаанд багтамгүй явдал байв. Тухайн үед Scarlett Jenkins гэдэг 15 настай охин байсан. Брианаг олсон тэр парк нь Scarlett-ийн гэрээс ердөө 5 минут алхах газар л байж. Тэгээд Scarlett ээж дээрээ очиод ээжээ үнэндээ би өчигдөр Эди гэдэг найзтайгаа хамт Брианатай уулзсан. Гэтэл Бриана Манчестероос ирсэн нэг танихгүй залуутай авна гэд бит хоёрыг хаяад явсан гэж хэлсэн байдаг. Ээж нь тэр залууг сэжиглээд аллах үйлцэн байх вэ гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Мөн Scarlett өөрөө цагдаатай ярихдаа Бриана тэр үед маш их ууртай явсан гэж хэлсэн байдаг. 2 цаг орчмын дараа цагдаа нар Scarlett-ийн гэрт ирж Scarlett-ийг Брианагийн аллахын хэргийн сэжигтнээр баривчилсан. Үүний зэрэгцээ Эди Рэдклифф гэдэг бас нэг хүүхдийг мөн баривчилсан байгаа. Одоо Брианагийн хэргийн талаар жаахан дэлгэрүүлж ярив. Бриана гэдэг охин өөрөө маш илэн далангүй, хайр татам, найрсаг зантай, трансгендер хүүхэд байсан. Багадаа бүр ч илүү идэвхтэй найзуудтайгаа сайн харилцдаг хүүхэд байж. Цэцэрлэгт байхдаа л түүнд ADHD болон аутизмын шинж тэмдгийн онош тавигдсан байсан. Үүний улмаас хүмүүстэй харьцах нь улам бүр хэцүү болоод жаахан дуугүй, бүрэг зантай болж хувирчээ. Брианагийн мөрөөдөл бол гоо сайхны салбарт ажиллах байсан. Тэр TikTok дээр өөрийн гэсэн суугтай хэдэн мянган дагагчтай байв. Ихэвчлэн бүжгэлж байгаа бичлэг эсвэл дуунд уруулаа хөдөлгөж дуурайсан бичлэгүүдэд тавьдаг байжээ. Бриана жинхэнэ хүүсийн мэдрэмжээ хизээш нүүдэггүй, сургуульдаач эмэгтэй хүүхдийн хувцас юпг өмсөд явдаг байсан. Тийм болохоор сургууль дээрээ дээрлэхүүлж, дарамтлуулж их зовдог байжээ. Үүнээс болоод сэтгэл гутрал, түгшүүр, хоолны дуршлын эмгэгтэй болсон ч тэр үргэлж өөртөө итгэлтэй, хөвгөлтэй, бусдад туслах дуртай, өөдрөг хүүхэд хിവэрэ байж чадсан. Ковидын үед онлайнаар хичээлээ хийхдээ интернетээр өөртөө адилхан чих хандлагатай хүүхдүүдэд зөвлөгөө өгдөг болжээ. Гэвч дээрлэхэлт сэтгцийн асуудлын улмаас энгийн ангид сурах нь хэцүү болсон тул бирч бүү дахлах сургуулийн тусгай анги руу шилжсэн. Энэ анги нь яг нэг багш хүүхэд бүр тусгайлан хичээл заадаг анги байв. Тэнд анх Scarlett-тэй танилцсан. Scarlett 2022 оны намар энэ сургуульд шилжиж ирсэн. Бриана анх Scarlett-ийн нүүр будалтыг магтаж, яриа өдөж тэр хоёр найзууд болсон. Сургуульд харахаар хамт тоглож нилээд татан болсон байна. Брианагийн ээж ч охин нь шинэ найзтай болоод улам гэрэлтэж байгааг нь хараад Scarlett-д баярлаж явдаг байжээ. 2023 оны 1-р сард болсон нэгэн явдлыг ярив. Брианагийн ээж нь гадуур ажилдаа явж байгаад орой гэртээ ирэхэд Бриана гидсэн маш ихээр өвдөд бараг мөлхөөд ээжээ би бараг үхэх гэж байна гэж хэлсэн байна. Ээж нь сандарч эмнэлэг рүү явах уу гэж санал болгоход Бриана ээжээ битгий яваач хамт байгаач гэж гуйсан. Хэсэг хамт сууж байгаад болохгүй болохоор нь ээж нь утсаа авахаар өрөөнөөс гарсан. Тэр хооронд Бриана бөөлчихсэн байв. Бөөлцөн дотор нь улаан юм харагдаад ээж нь усан үзэм идсэн юм болов уу гэж бодоод өнгөрчээ. Аз болоход оройдоо Бриана гайгүй болсон болохоор зүгээр хоолны хордлого гэж бодоод эмнэлэг явсангүй. Тэр өдөр Scarlett өөрийн найз Эди Рэдклиффтэйгээ чатлаад би чамд ярьж байсан тэр Бриана байна штэ. Би түүнийг алчхмаар санагдаад байна. Ийм өгөх нь хамгийн амархан байх гэж бичсэн байсан.
Оройн Бриана өвдөөд байна. Өгсөн юм минь аажмаар үйлчилж байгаа юм шиг байна гэж бичсэн. Скарлетт Брианад хэд хэдэн удаа ипопорфин уулгасан. Энэ бол сэтгэл санаа сайжруулах юм гэж худлаа хэлээд уулгуулсан юм. Хэрвээ Бриана тэр имийг уугаад нас барсан бол сэтгэл гутралын улмаас болсон амиа орлол мэт харагдана гэж Скарлетт бодож байсан. Гэхдээ тэр өдөр нь Бриана гайгүй болсон учраас эмнэлэг яваагүй. Им өгсөн тухай зөвхөн Эди л мэдэж байсан. Скарлетт өмнө нь өөр сургууль байсан. 2022 оны 9 сард өөрөөсөө 2 насаар дүү хүүхдэд нэгэн эрзээний чихэр өгсөн байдаг. Тэр хүүхэд идээд биеийг нь эвгүүрсэн. Сүүлд тэр чихэрд канабис байсан тогтоогдсон ч тэр хүүхэд үүнийг мэдээгүй байсан. Цагдаад ч хандаагүй. Харин сургууль нь Скарлеттийг өөр сургууль руу шилжүүлсэн. Тэгээд тэр сургуульд ирээд Скарлетт Брианатай дотно болж Бриана бол онцгой хүүхэд. Би хизээч түүнийг орхиж чадахгүй гэж Эдид хэлж хамтдаа алах хүсэлтэй хүмүүсийн жагсаалтад Брианаг нэмжээ. Тэр жагсаалтад Брианагаас өмнө өөр 4 хүүхэд байсан. Жагсаалтад байсан хүүхдүүд бол Эдид таалагддаггүй нэг хүүхэд, Эдигийн хайрын өрсөлдөгч гэж хардаг хүүхэд, Скарлеттийн найз залуудан дургүй 2 хүүхэд гэх мэт. Заримыг нь алахыг ч оролдож байсан байдаг. Скарлетт бүр хэрвээ алах юм бол шүд эсвэл нүдийг нь би авч болох уу гэж Эдигээс асууж байв. Эцэст нь Брианаг алахаар шийджээ. Эди тэр эрэгтэй хүн шиг орилох болов, эмэгтэй хүн шиг орилох болов гэж бичиж байв. Тэд ийм байдлаар мессеж бичиж маш муухай зүйлс төлөвлөж байжээ. Өмнө нь Скарлетт Брианаг эмээр хордуулахыг оролдсон ч бүтэлгүй болсон тул Эди натрийн гидроксид хийвэл яасан юм гэж санал болгосон. Гэхдээ эцэст нь зүгээр хутгалчихъя, тэр нь илүү сонирхолтой гэж шийдсэн байдаг. Маргааш нь Скарлетт Нейтан нэртэй хурамч хаяг үүсгээд мансууруулах бодис зардаг хүн гэж үжиглсэн. Колчес паркт хамт кокаин хэрэглэе гэж өөрлөгөө бичсэн. Тэгээд энэ мессежээ Брианад харуулж хамт явахыг гуйжээ. Бриана өмнө нь огт хар тамхи хэрглэж үзээгүй ч сайн найз гэж итгэсэн учраас Скарлетттэй хамт явахаар болжээ. Скарлетт Брианаг гэрийнх нь яг урд байдаг автобусны буудал биш, харин илүү хол 30 минутын зайтай буудал руу явуулсан. Тэгээд Бриана тэр буудал руу ганцаараа явж нэг талын билет авсан байна. Скарлетт угаасаа Брианаг гэрт нь буцаах бодлого байсан тодорхой болсон. Бриана автобусанд суугаад ээжтэй би ганцаараа автобусанд суулаа, айж байна гэж мессеж бичжээ. Ээж нь мундаг байна, бүх зүйл сайхан болно гэж хариу бичсэн. 1 цаг 53 минутын үед Бриана номын сангийн буудал дээр буугаад Скарлетт, Эди хоёртой уулзжээ. Тэр гурав супермаркетын хажуугаар өнгөрч Колчес Линар парк руу орсон. Парк том модтой, нарийн замтай, гэхдээ олон хүн явдаг газар. Тэд хоорондоо ярилгүй уцаараа л мессеж бичээд байсан. Удалгүй Скарлетт Эди хоёр Брианаг хүн багтаа газар аваачиж дайрсан. Яг хэн ихэлж яаж байсан нь одоо ч тодорхой биш. Брианаг толгой, цээж, хүзүнд нь 28 удаа хутгалж унгаасан. Скарлетт Брианагийн утсаар өөрлөгөө Скарлетт чи хаана байна гэж хүртэл мессеж илгээсэн байдаг. Удалгүй нохоо салхилуулж явсан гэр бүлийн хос тэнд ирэхэд Скарлетт Эди хоёр шууд цугцсан. Эхэндээ хүүхдүүд тоглож байгаад гүүгээд явсан гэж бодсон ч Бриана газар дээр цусандаа холилдон хэвтэж байв. Цагдаа нар ирээд амь насыг нь аврах гэж оролцсон ч амжилтгүй болсон. Скарлеттийн гэр нь ойрхон болохоор шууд гэртээ харив. Эди автобусны буудал руу алхаж гэртээ харсан. Скарлетт гэртээ ирээд Брианатай бичсэн бүх мессежээ устгав. Мөн Скарлетт Эдид юу ч болоогүй юм шиг мессеж бичиж танай муур ямар байна гэх мэт зүйл ярилцсан байдаг. Брианагийн цогцсолдож мэдээлэл харахмагц Скарлетт Эдид манай ах парк руу бити яв гэж хэллээ. Нэг охин хутгалуулсан гин гэж юу ч мэдээгүй хүн болж үжиглсэн. Скарлетт Брианагийн фэйсбүүк дээр би чиний хамгийн сайн найз байсан. Энэ аимшигтай хэрэг гэх мэт хуурамч эмгэнэл илэрхийлж байсан. Эди бол хэрэг үйлснийхаа дараа хэрэг нуусан мэдээ дамжуулсан бол ямар ял авах вэ? Айцаа яаж дарж болох вэ гэх мэт зүйлсийг интернетээс хайж байжээ. Хэргийг үйлдэсний маргааш нь Скарлетт Эдиг гэрээс нь баривчилсан. Скарлетт цагдаад
Би Брианатай сүүлд уулзсан болохоор намайг сэжиглэж байна уу гэж хэлв. Эди, би бүхнийг тайлбарлаж чадна гэж хэлсэн. Эдигийн өрөөнөөс Брианагийн цустай хувцас, алалгын хутга, Скарлеттийн гэрээс алалгын төлөвлөгөө бичсэн дэвтэр олдсон. Тэр дэвтрийн зургийг Скарлетт өөрөө Эдид илгээж байжээ. Яг алалгын өдөр минут бүрээр юу хийхийг төлөвлөсөн маш нарийн тэмдэглэл байсан. 2 сарын 14-нд буюу Валентины өдөр Брианагийн алалгын хэрэгээр яллаж өсвөр насны гэмт хэрэгтнүүдийн хориход хорьсон. Баривчлагдсныхаа дараа хоёр хүүхэд бие биен руугаа хэргийг чихэж эхлэв. Скарлетт би алах тухай бодох дуртай. Гэмт хэргийн бичлэг үздэг. Брианаг алахыг бодож төлөвлөсөн үнэн. Гэхдээ гэмт хэрэг хийх бодол байгаагүй гэж хэлжээ. Би зүгээр л орилж байсныг нь сонсоод харсан. Эди Брианаг хутгалж байсан. Би айгаад юу ч хийж чадаагүй гэж ярьсан. Үнэхээр Скарлеттийн хувцсан дээр Брианагийн цус байгаагүй. Эди бараг юу ч ярихаа болсон. Зөвхөн ээжтэй л ганц нэг юм ярьсан. Өмгөөлөгчд ч юу ч яриагүй. Энэ бүхэн шүүх хурлыг удаашруулж 2023 оны 11 сарын 27-нд Манчестерийн дээд шүүхэд анхны шүүх эхэлсэн. Эди өөрийгөө би биш Скарлетт алах тухай ярьдаг байсан. Гэхдээ гэмт хэрэг хийн гэж боддоггүй байлаа. Хэрэг гарах үед ойрхон модны дэргэд би засаж байсан гэх мэт мэдүүлэг өгсөн. Скарлетт найз залуугаасаа сазнаасаа болж уурлаад Брианаг алах болсон гэж ч ярьсан. Гэвч нотлох баримт байгаагүй. Гэмт хэрэгт ашигласан хутга нь Эди 2022 оны 12 дугаар сард гэр бүлээрээ гадаадад аялж явахдаа худалдан авсан ангийн утга байсан. Бичсэн мессеж, төлөвлөгөө, цус, камерын бичлэг гэх мэт хангалттай нотлохой байсан учраас хинч хэрэгээс зугатаач чадсангүй. Скарлетт анхны шинжилгээгээр аауд эзэм ADHD шинж тэмдэгтэй гэж онцлогдсон. 3-7 хоног үргэлжилсэн шүүх хурлын дараа 2023 оны 12 дугаар сарын 20-нд хоёуланг нь гин буруутай тооцож Скарлетт 22 жил, Эди 20 жил ялын хугацаа дууссаны дараа л өршөөл хүсэх боломжтой бодит амьдрал дээр насан туршдаа шоронд байх ялтай болсон. Шүүгч уг хэргийг үйлдэхэд төрмөл хэрцгий шинж чанар мөн Брианагийн хүйсийн ялгаатай байдалд үзэн ядалт нөлөөлсөн гэж үзжээ. Тэднийг аюултай хүмүүс гэж үнэлсэн тул цаашид ч суллагдахгүй байж магадгүй гэсэн. Скарлетт эмчид би Брианаг олон удаа хутгалсан. Энэ үйл явц надад таалагдсан гэж хэлсэн. Би цогцын зарим хэсгийг дурсгал болгон авч үлдэхийг хүссэн гэж ч ярьсан. Эди би түүний сайхан нүдийг авахыг хүссэн гэх мэт аимшигтай зүйл ярьжээ. Скарлетт ял аваад ч алахыг хүссэн хүмүүсийн жигсаал дахин бичиж өөрийг нь асарч байгаа асрагчаа жигсаалттай оруулж дахин алахыг хүсэж байна гэж хэлсэн байдаг. Тэр өөрийгөө сэтгэл зүйн хувьд эмгэг шинжтэй гэдгээ мэддэг, бүр бахархдаг. Гэмт хэрэг хийсэндээ гимжсэн шинж огт байгаагүй. Харин Эди дав залдахаар болсон. Тэр шоронд байхдаа маш их хичээж сургалтынхаа шалгалтуудад өндөр оноо авч их сургуульд микробиологи чиглэлээр сурахыг мөрөөдсөн. Багадаа кикбоксингийн тэмцээнд амжилт гаргаж байсан ч үргэлж хамгийн сул, хамгийн эмзэг хүнийг сонгон гэмт хэрэг үйлддэг байсан нь аимшигтай. Эдигийн шүүх хурлын өмнөхөн аав нь Кайл гээд хүн өөр нэг гэмт хэрэгт холбогдсон. 2023 оны 1 сарын 22-нд хоёр охин автобусны буудлын дээр байхад нэгэн машин явж өнгөрөхдөө жолооч нь өмдөө шувтлаад бэлэг эрхтнээ гаргаж явсан. Дараа өдөр дахин тэгсэн тул охид бичлэг хийж цагдаад өгсөн. Жолооч нь Кайл буюу Эдигийн аав байжээ. Мөн увцснаас нь хүүхдүүдийг нууцаар авсан усны хувцастай зураг олдсон. 15 сар шоронд хорих шийтгэл авжээ. Брианагийн ээж Эстер Жай 16 наснаас доош хүүхдүүдэд ухаалаг утсанд сошиал медиа аппликейшн суулгахыг хориглох, зөвхөн энгийн гар утас хэрэглүүлэх тухай хуулийн төслийг шаардаж байгаа. Хүүхдүүд аюултай хор хөнөөлтөй контент маш амархан олж авч байна гэж үзсэн. 2023 онд онлайн аюулгүй байдлын тухай хууль батлагдсан ч илүү хатуу зохицуулалт хэрэгтэй гэж үзэж байгаа. Мэдээж бүх бүрэг зөвхөн сошиал медиа, тоглоом, контент руу жихэж болохгүй. Та нар энэ хэргийн тухай юу гэж бодож байна?